Саяхан манай Чикагод нэг монгол холын газар нэгдээд очиж идсэн хүмүүс нь өстой гоё болтой юм байлиг магтаад байсан байхгүй. Тэгсэн чинь удалгүй сошиал дээр тэр хоолны газрын хүмүүс нь худалдаагаас таньдаг хүмүүсээрээ фейсбુક дээр пост гаргуулад хоолоо магтуулаад байна гэдэг хэл ам гараад. Тэгээ тэр болгоныг харж сонсч исэн хүн чинь тэр газар очиж хоол идэхийг хүсдэм байгаа ч гэдэг. Нэг худлаа маргаан таслагч юм хаашаа тий. За тэгээ яваад очсон чинь яг ч бас шинээр нэгдсэн хоолны газар биш юм байлээ л дээ. Хуучнаар Асигээд Солонгос дэлгүүр байсан. Одоогоор Park to Shop гэдэг хятад дэлгүүр болсон. Тэр дэлгүүрийн food court дээр нэг Солонгос chicken гардаг тийм хоолны газар байдаг байхгүй. Өмнө бид нэр зөндөө очиж тэр chicken-ээс нь авч иддэг байсан. Яг тэр хоолны газраас цөөхөн хэдэн төрлийн монгол хоолууд гардыг гэлээ. Тэгээ би тэндээс хуушурыг захиалж амсч үзсэн. $17-оор 8 ширхэг хуушур, 2 аяга цайтай байцааны салааттай ирчихлээ. Хуушур нь бол гоё юм байлээ шүү. Би чинь бүр маяглаад зүйлтэй салаад малаад хуушур нөтрөөр хийж боож аваад идсэн шүү дээ. Тэгээ уусаа төсөөлөд үзэлтэй дөнгөж тосноос гарч ирсэн мах ихтэй бөөрийнхөө уушурыг байцааны салааттай холиод идчихин гэхээр бүр шүлсэн гожж байгаа үстэй. Тэгээ сүтэ цагаа угаал. Яа. Бас нэг сони юм олж мэдсэн энэ Park to Shop-ын тэр цаатлын хоолны тасгийнхан булан Tasty гэдэг монгол брендийн хөлдөөсөн бууз хуушур, банш, гамбир бэлэн халааж иддэг хоол, салаад гэх мэтчлэн монгол бүтээгдэхүүнүүд зардаг болсон байлаа. Би ч нөгөө хол амьдардаг болохоор энэ дэлгүүрүүд рүү байнга ороод иж чадахгүй. Саяхан нэг яваад орсон чинь олон юмнууд өөрчлөгдсөн байлаа шүү. За тэгээд эдгээр бизнес хийж байгаа хүмүүст амжилт хүсье. Бүр илүү өсөж дэвжээрэй гэж юрэ.